Хүний дархлаа тогтолцоог маш товчхон тэгээд оновчтой тодорхойлох шаардлага гарч байна л да. Энэ нь тухайн эзэн биеийнхээ эрүүл хөдөлмөрийн чадвартай байж урт наслах энэ боломжийг бүрдүүлэхийн тулд ажилладаг өөрийн хамгаалалтын хүчтэй системийг хэлж байгаа маань. Хүчтэй өөрөөр хэлбэл дархлагдсан, дархан, давагдшгүй, юуж дийлдэшгүй гэсэн утга агуулгаж байгаа шүү дээ. Дархлаа гэдэг чинь цаана дархан гэж, дархан тогтолцоо. Нөгөө дархан мужаан гэдэг утгаараа биш, харин дархан авраг, юунд ч дийлдүү гэдэг утгаар нь авч үзэж байгаа юм. Энэ тогтолцоо нь үндсэндээ төрөлхийн буюу ээжээс төрөхтэй авч төрсөн тогтолцоо, олдмол буюу амьдралынхаа туршид төрсөн өдрөөсөө эхлээд гаднаас довтлсон бие хортой хөнөөлтөө зүйлсүүд тэрийг антиген гэж нэрлэдэг. Хүний биеийн дотор нь үүсдэг эрүүл мэндэд хортой хөнөөлтөө зүйлсүүд тэр мөн антиген. Тэгтээ дотоодоос үүсдэг нь болохоор зэрэг эндо антиген, гаднаас орж ирж байгаа нь экзо антиген гэж нэрлэдэг. Энэ антигений эсрэг тэмцэж тэрийг илрүүлдэг, биеэс зайлуулдаг, устгадаг. Тэгээд насан туршдаа дараагаар нь орж ирсэн тохиолдолд маш богино хугацаанд түүний эсрэг тэмцэж устгадаг энэ тогтолцоог хэлдэг юм аа. Олдмол болон төрөлхийн дархлаа хоёлоо зэрэг үйлчилдэг. Ямар нэгэн эмгэгийн үед хавсарч үйлчилдэг. Зарим тохиолдолд бол тус тусдаа үйлчилдэг. Тухайлбал хүний биед урд нь хизээж орж ирж байгаагүй гаднын аюул занал хил нэвтэрсэн тохиолдолд бол төрөлхийн дархлаа ажилдаг. Коронавирус бол дэлхийд нэгж коронавирусаар дархлаатай хүн байхгүй гэж хэвлэл мэдээлэлээр ярьж байна. Энэ бол яг үнэн байхгүй. Яг тэгэхээр энэ коронавирус үүсгэж эмгэг бол урд нь хэн нэгэн хүн энэгээр өвчилж байгаа. Хизээж хүндрэлтэй дүүхэнд тохиолж байгаа учраас үүний эсрэг зөвхөн төрөлхийн дархлаа л ажиллана. Гэтэл хэдэн жилийн өмнө үүсчихсэн нөгөө амьсгалын халтаа хам шинж муу ялгаа авах коронавирусээр үүсгэсэн шүү дээ. Тэрүүгээр хүмүүс өвчлөөд түүний эсрэг тогтсон дархлаа бол төрөлхийн бус олдмол дархлаа нэмаа гэж. Тэгэхээр энэ төрөлхийн болон олдмол дархлаа хасран маш эрчимтэй ажиллаж ээж хүнийг гадны болон дотны аюулаас хамгаалдаг гэж ингэж ойлгож болно. Дархлын тогтолцоо маань дархлын эдүүдтэй, дархлын эсүүдтэй, дархлын молекулуудтай. Тэгээд бүгд хоорондоо харилцан маш зөв зохистой ажиллаж ээж хүний эрүүл мэндийг хамгаалж яадаг гэж ойлгож болох юм аа. За дархлын эдүүдийн үндсэн ба туслах эсүүд гэж ангилдъя. Хүний биед агуулгаддаг хэдэн булчирхаанууд, тухайлбал сэрэ булчирхай, дэлүү, тэгээ хэвлийн хөндөд оршдог болон энэ тэнд оршдог олон булчирхаанууд бол дархлын эдүүд. Хүний цус бол үндсэндээ дархлын бас эд болж ойлгогдно. Яагаад гэвэл хүний хаа сайгүй бүхээр нь бүхий л хэсгээд нь тархан байрлаад тухайн хэсэгт хаанчлагсан гадны тэр хортой хөнөөлтэй зүйлийг илрүүлж устгах яадаг ийм үйлчлэлтэй. За дархлын эдүүдээс дархлын эсүүдээс дархлын эд бүрддэг. Тэгм учраас дархлын эс гэж олон тооны эдүүд байгаа. Дархлын үндсэн эс туслах эсүүд гэж ангилдаг. Хүний бие аливаа амьд биетийн эсүүд бол жинхэнэ бүтцийг бүрдүүлэхээс гадна маш их хэмжээний үйлдвэрлэгчд байд юм аа. Үйлдвэрлэгчд буюу эсүүдээс гарч байгаа тэр молекулууд бол яг шаардлагатай. Хүний биеийн бодисын солилцоо шаардлагатай. Хүний биеийн хамгаалалтанд шаардлагатай. Хүний биеийн өсөлт төлжилтөнд шаардлагатай тийм зүйлүүдийг үйлдвэрлэж байдаг юм учиртай. Тэгэхээр дархлын эсүүд бол дархлалд шаардлагатай молекулуудыг үйлдвэрлэж байдаг. Тэгвэл дархлын молекулууд гэдэг нь юу байдаг вэ гэхээр жинхэнэ дархлын тогтолцоог идэвхтэй зөв зохистой ажиллахад нь шаардлагатай хамгийн эцсийн бүтээгдэхүүнүүд болох жишээлбэл иммуноглобулин буюу дархлын эсрэг биеуд
За тэгээд одоо бидний одоо байнга ярьдаг трансфер факторууд, тэгээ интерфероны төрлийн, интерлейкины төрлийн, хавдар өгчүүлэгч гэх мэт одоо ийм олон молекулууд байдаг юм аа. Тэгэхээр зэрэг дархлын эд, дархлын эс, дархлын молекулууд тэдгээрийн харилцан зохистой үйл ажиллагаа болвол хүний дархлын тогтолцоог бүрдүүлж байдаг гэж ингэж ойлгож байна. Дархлын тогтолцоо нь идэвхтэй, зөв зүйтэй, чадамжтай байх юм бол тухайн хүн эрүүл байж, урт насалж, хөдөлмөрийн чадвар өндөртэй байх боломж бүрддэг.